Тэгэхээр яг мөрөөдө тоглоом донтол гэдэг утгаар бол тухайн хүмүүс одоо өөрөө ирэхгүй зөнхөрөө аяндаа энэ одоо донтолтой зан үйлийг бол гүйцэлдүүлээд байгаа гэсэн. Донтолтууд бол бацэрлэгтэй донтол, зан үйлийн донтол гэж бол хоёр төрөл байгаа. Мөрөөдө тоглоомын донтолтой бол зан үйлийн донтол гэж явдаг. За энэ донтолт болгон өөрөө нэг топомны одоо дааврын хамааралтай болчдөг гэсэн. Тэгэхээр мөрөөдө тоглоом тоглоод хожих эсвэл хожгоо шахах үед бол маш өндөр хэмжээний топомын одоо урамшууллын даавар гэж маш ихээр ялгарч өгөөд өмнөхийнхаа дараа бол буцаад нөгөөдг нь ундаг гэсэн. Тэгэхээр энэ үедээ унсан үедээ ахаад нэг даавар өсөхийн тулд бол мөрөөдө тоглоом тоглолдог. Тэгэхээр яг энэ нэг судалгаа байдаг л да. Тэгэхээр яг мөрөөдө тоглоом тоглоод донцсон болон энгийн хоёр хүн дээр хийсэн судалгаа байдаг. Тархинд нь ингээд ээг буюу одоо тархины бичлэлгөөний хэмжээг аппарат зүйлгээд. Тэгээд тэр судалгаагаар болохоор яг хүн хожгоо шахсан үед бол энгийн хүн бол хожигдсон гэсэн мэдрэмжийг тархинд тэгж ажиллаж ирсэн бол мөрөөдө тоглоом донцсон хүн бол хожгоо шахсан яг хоцсонтой адилхан тийм өндөр хэмжээний үйлслийг бол гаргаж өгч байсан гэсэн. Тэгэхээр тэр хүмүүс яг тэр мэдрэмжээ давтан авахын тулд бол ингээд тоглоод байгаа гэсэн. Энээс хамаарат ер нь эхлээд бол зүгээр юм сонирхож үздэг. Дараа нь мөнгө хождог, хожгоороо маш их урамшуулдаг. Дараа нь алдахаараа алдсан мөнгө ингэж олох хэмжээгээр ингээд давтагдсан байдлаар явагдаад байдаг. Тэгэхээр хүний ер нь тарих өөрөө байнга ингээд асуудал шийдвэрлээд сурцсан байх юм бол шийдвэрлэх асуудал байхгүй болох юм өөрөө асуудал гаргаж ирэх ийм магадлал өндөр байдаг. За тэр нь бол мөрөөдө тоглоом байж болно, нархны хамаарал гэж болно. Эсвэл гэр бүлээс гадуур харилцаа энэ мэтчлэн бол асуудлыг өөрөө үүсгээд тэрийг шийдвэрлэхийн ардаас нь бол яваад байдаг. Тэгэхээр мөрөөдө тоглоом тоглож байгаа хүмүүсийн хамгийн харамсалтай зүйл нь маш их зүйлээ алдсан байдаг. Гэр бүлээ, харилцаа холбоогоо, гэр бүл мэндэ, сэтгэл зүйн байдлаа дээрээс нь маш их мөнгө алдснаасаа бол цаг хугацааны хувьд магадгүй өнөөдөр тэр алдсан үр тавьсан мөрөө хөнгөө ингээд олохын тулд бол удаан 5 жил 10 жил хөдөлмөрлж байж тэр мөнгийг олох хэмжээний болтлоо. Тийм их мөнгийг бол алдсан. Үүнээс хамаараа тэр өөрийг ганцаараа гэхээсээ илүү гэр бүлээрээ ингэж төлж барагдуулах нэг дарамт бол үсгэж ингэж ирж байдаг. Хүмүүсөө амьдралын утга учир нь бол алдагдсан ирээдүйд хүсч мөрөөдөг зорилт байхгүй болсон. Дээрээс нь сэтгэл зүйд маш хүнд байдалтай болсон. Сэтгэл готрол, төгшөлт, стресс, нойр бодол гэдэг энэ бүх зүйлс нэгж дааш даваш аргагүй болсон үүднээс бол эцсийн дүнд бол амар хорлох ийм орлого хийдэг. За энэс өмнө бол өөрөө дарахын тулд бол ажил хөдөлмөр эрхлээ тэр өөрийг дарна гэхээс бол ахиж тоглоод нэг удаа явд ороод тэр зүйлээ дарчих гэж боддог болохоор уламжлал өрөнд ороод уламжлалт нөгөө одоо гүн ангал руугаа шигцээр ийм хүмүүсийн хувьд бол сэтгэл зүйн зөвлөгөө авъя, эрүүл мэндийн тусламж хэмжлэг авъя гэхээсээ илүү зүгээр мөнгө яаж олох вэ гэсэн тийм бодол эргэлдээ нөгөө ингээ бодолтонд хоригдсон байгаа гэдэг. Тэгэхээр ер нь бол бүх зүйлд нь нөлөөлж байгаа хамгийн аюултай нь бол нийгэм, гэр бүл, сэтгэл зүй, бие махбод энэ бүгд нь бол нөлөөлөд ирсэн болохоор тэр хүмүүс ийм үйлдэл бол хийгээд байгаа. Гэр бүлийнхэн эхний ээлжинд бол мэдэхгүй явж олно. Дараа нь мэдсэн үедээ мэдээж Монгол хүмүүс ч мэлдээ ийм гэр бүлсэг хүмүүс, гэр бүлийн хин нэгэн гишүүн зовж явахад хэцүү байхад тэр хүмүүс ингээд тайван сууж олж чаддгүй ийм мэдрэмжтэй байдаг тийм хүмүүс. Тэгэхээр эхний ээлжинд бол ингээд орон байраа зараач байт юм уу, үр зээл тавиач байт юм уу, ийм ингээд өрийг бол дараад өгчдөг ч гэсэн нөгөө гишүүн ахаад тоглоод ахаад их хэмжээний өрөнд авдаг. Дахиад нөгөөдгийг дарж өгдөг. Энэ байдлаасаа болоо санхүүгийн хувьд бол маш хүндрэлтэй болж ирдэг. Тэгээд нөгөө гэр бүлийн гишүүнээ буургатдаг, үгүй яаддаг гэж үгүйсэгдэг иймэрхүү асуудал бол нэлээх байдаг. Тэгэхээр донтолтой хувьд дам хамаарал гэдэг үүднээсээ бол гэр бүлийн гишүүд яг нөгөө донтогч гишүүнээсээ илүү бүр одоо сэтгэл зүйн хувьд бол дам хамааралтай буюу хүнд байдалтай болцсон байх тохиолдолд хэвшлэн байдаг. Насны хувьд бол 16-аас 25 насныхан бол нэлийн автах хандлага сүүлийн үед өндөр байгаа. Энэ нь болохоор бидний үзэж байгаа нөө social content энэ байлаас бол энэ дээр байнгын заршуулгаа явагддаг хүүхдүүд бол муугар сөргөөр нөлөөлж байгаа. Тэгэхээр хүүхдүүд гэдэг маань бол нөгөө сэтгэл зүйн үзэл бодлын хувьд төлөвшөөгүй ямар зүрх ингээд үз харсан зүйлдээ итгэх чөлтүүгээр хүлээж авах магадлал бол өндөр байдаг учраас үүнд бол автах юм магадлал байдаг. За ирж байгаа кейс тохиолдлуудын хувьд бол хамгийн залуу хүн бол 12-3 та хүмүүс бол байсан. Тэгэхээр 12-3 хүн бол ойролцоогоор 30-40 сая төгрөгийн үр зээл тавиад ингээд мөрөөдө тоглолцсон юм тохиолдол. Ер нь яг ийм мөрөөдө тоглоом тоглож байгаа донтолтой болсон юм хүмүүс бол дунджаар 300-аас 500 сая төгрөгийн бол өртөө авах тохиолдолд бол илбэг ажиллагддаг. Энэ нөгөө мөрөөдө тоглоомын донтолт бол яг сэтгэл зүйн маш олон юм хэрэгцээнд төр бол тулгуурлаж явдаг. Нэг талаасаа болохоор бэлэн зэлэн амьдрал дээр өссөн өөрөө ингээд зөв бие даан шийдвэр гаргаж сураагүй. Дээрээс нь мөнгө төгрөг одоо амьдралын боломжоо өөрөө хөдөлмөрлөж бий болгох гэсэн
ойлголтыг бол аваагүй багаас нь эцэг их нь бүх зүйлийг ингээд бэлэнчлэх сэтгэлгээгээр бол ингээд бэлдээд өгсөн байх тохиолдол бол ингээд судалгаагаар бол гараад ирсэн байдаг. Ийм тохиолдол бол дондох магадлал нь бол өндөр байд юм байна. Нөгөө талаасаа өөрийгөө батлан харуулах юм сэтгэл зүй хэрэгтэй байдаг. Тэгэхээр багаасаа өөрийгөө ингэж баталж харуулж байгаагүй хин нэгэн тэр хүнийг урамшуулж байгаагүй тийм болохоор ямар нэгэн зүйл дээр өөрийгөө баталж харуулах үүдээс бол энэ зүйл рүү үйл тавьдсан. Тэгэхээр хүмүүсийн хувьд энэ морь толгойн дондолт гэдэг үзүүлж байгаа хүн мөрөд тавьчлаадаг оролж үзэл болтгол зүйлгээ ойлгочтой ч гэсэн энэ зүйл ч өөрөө донтолттой бие сэтгэл зүйд хүчтэй хамааралд орж болдог. Эрүүл мэнд амнаас нь аюултай ийм зүйл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ зүйлийг оролдож үзнэхээсээ илүү анханасаа энэ мөрөд тоглоомд бол ялагч гэж байдгүй. Тэгэхээр бүгдээрээ энэ зүйлийг бол ингээд төвчих, оролдож үзэхгүй байх, туршихгүй байх гэдэг дээр бол анхаарах шаардлагатай байна.